Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй Catch Talk podcast-на тавтай морил 7 хоног болгон шинэ түүх сонсох гэж ирдэг та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд бичлэгээ эхлэхээс өмнө subscribe дараад тэгээ бүгдээрээ эхэлцгээе. Тэр бас нэг юм бас айгүй мэдрэмжэн дээр тулгуурсан зүйлээсэн. Дөнгөж би их сургуулаа төгсөжсэн байхгүй. Тэл ажлын байран дээр гараад тэгэхэд ингээл амар өөр дээр юм хариуцлага аваад одоо би ингэстэ тэгстэ гэл ингээ том хүн болох гээд нь штэ. Тэгээд тэгсэн чинь хитрхи одоо хайрцаглагдсан бодлоор альва зүйлд ингээ хандгаадсан гэх юм уу? Хүн айжна гэдэг чинь амар зөв. Одоо тэгээд тэр айцаад авч туулах чинь маш зөв. Тэг одоо хайрцагнасаа гарч штэ. Бидний ч нөө тархийг завгүй байлгаад штэ. Эргэн тойрны бүх юм уцаа ингээл үзэнгүүт гонхтой мэдээ гарч ирээл араас нь happy мэдээ гарч ирээл те хүний олд амжилтын тухай гарч ирээл өөрийгөө харьцуулах бас нэг юм гарч ирдэг ч юм уу те өөрөө хүсээгүй байгаа зүйлсийг одоо мэдээлэлч гэдэг юм уу уцснаас эргэн тойрноос амирхаа авчих штэ тэнгуүчэд нөгөө бодол гэдэг юм чи ингээл 1000 түм болоод тэгэхээр нөгөө одоодоо байгаад жоохон өөртөө яг нэг жоохон төвлөрөх тэр цаг болгонд хэрэгтэй байх туу. Тимэт яг уу зөвөр нуухгүй ярих бол нэг тийм мэдээж бол гоё дурсамж биш. Хүн ер нь ингээд хүүхдтэй болохоор хүүхдээ би чи яаж өсөх ёстой вэ? Яах ёстой вэ гэж асуунгууд би ч ер нь өөрөө юу мэддэг вүлээ гэдэг дээр очдөг байхгүй юу? Үнэнтэйгээ ер нь ойртон гэдэг амар гоё л санагдаад. Юм хэцүүлтэй ер нь хүмүүс ч ер нь үнэнгээс цогтож амьдарч шít те. Дандаа бусдад гоё сайхан харагдах гад л яваад нь шít. Жинхэнэ одоо үнэнтэйгээ ойртож байгаа гүндээ мэдэрч байгаа л их гоё юм да. Тэнгүүд эргэн тойрныхоо хүмүүсийг ч гэсэндээ илүү одоо үнэлнэ. Заримыг нь хайрлна. Заримыг нь бол энэ хүн юм байсан юм байна гэд амьдралаасаа явуулна. Тийм. Чигтээ яг ингээд байнгын хүмүүстэй харилцаж яриад ядрахгүй байна уу? Ер нь яг юу байдаг? Энэ mentally амар ажиллаж байгаа шүү дээ. Яг миний нэг анзаарсан болохоор яг ингээд одоо жишээл цаг хагасан ингээл яриа ингээл дуусчаа шүү дээ. Тэнгүүд яг энэ араас нь юу ч хиймэргүй юм санагдсан. Яг тэндээс л ажигласан. Тарих бүр амар ядарч байгаа шүү дээ. Яг тэндээс ажиглаад тэгэл нэг юм өөр одоо жишээл амжуулах хэвээр ажил хийчтэй. Тэнгүүд амжуулах хэвээр гэж бодож байгаа гэсэндээ ингээд цаанаас нэг юм хиймэргүй юм санагдаад назгаа яраад тэгэж ажигласан ш. Тэгэл би яг жоохон ядарсан байсан юм байна даа л гэж тэгж ажигласан шүү дээ. Тийм. Тэгвэл одоо юу гэх юм өөр хүмүүстэй юм яриа гэхэлэр яриа орч чадахгүй тий. Сэдврүү нь орч чадахгүй тэл ингээл. Таны хувьд одоо яаж тэднэр нь илэрхүү бас нэг юм ядарсан байгаа ямар үедээ ажиглах вэ? Тэгэл уусаал их ачаал авч байгаа юм чинь бол ажил шүү дээ. Тийм. Тэгээ ажилласаа тэгээд нөө оюуны ажил хийж байгаа болохоор ялтчгүй. За оюуны гэх нь одоо зүү юм болов мэдэхгүй байна. Уран бүтээл хийж байгаа шүү дээ. Тэр чинь одоо тархинасаа ургаж гарч ирж байгаа, сэтгэлнээс холбогдож байгаа, маш олон зүйлийн холбогдоод тэр нөө одоо загвар гэдэг юм, бүтээл гэдэг юм чинь гарч байгаа. Тэр нөө маш их нөгөө толгоогоо ажилласны дараа л уус амар ядарсан л идэг. Тэгээ юу одоо хүн амтантай уулзаж муулзаж юм хум ярих мэр. Гэртээ ингээл чив чимээг ороод үүдээ хаагаал хэсэг жоохон чимээг ингээд сууж мал скол гой цай уудаг ч юм уу тий. Тэгж л ядаг та мэдрэгддэг тий. Зүгээр өмнө одоо нэг юм жоохон би айгу нээлттэй хүн байхгүй юу? Ууг нь бол аим нээлттэй ингээл айгу нүүрэнгээ тий ингээл таалагдвал шууд хүн дээр очиод юм хум яриад хөө сайн уу гэл тий. Чи юу хийдэг вэ? Яадаг вэ гэл амар тийм сониуч хүн. Тэгээд яагаад чи мэдгүй сүулт нэг юм жоохон тэр нь багасаал эхлээд байгаа. Илүү нэг юм дотгошооноо ороод байгаа байхгүй юу? Тэгж л яг мэдрэгдээд байгаа. Гэхдээ тэрийг би нэг амар ажлын ачаал мачаал ихтэй гэдгээс нэг холбоотой биш ах л гэж бодож байна. Зөвхөн миний нэг хувь хүний зам байдал эсвэл хувь хүний одоо юу ч гэдэг юм дэ тэр нь жоохон өөрчлөгдөд л байгаа юм да. Тэгээ арай хувьсан өөрчлөлт одоо дандаа хүн нэг хിവэрэ байгаад байна гэж байхгүй шүү дээ. Яг илүү нэг юм дотгошооноо л илүү болоод байгаа л санагдаад байгаа. Тэгэл хувьсан өөрчлөгдөл гэж та нөгөө өчигдөр зургнуудаа ингээ харж байгаад ингээл бүх дурсамжуудаа ингээд хараад бас ингэ сайхан байлаа гэлтгсэн шүү дээ. За ингээд өөрийнх нь бүх зургнуудаа ингээл харж байгаа танд илүү ямар мэдрэмжүүд их төрсөн. Би нэр ийм байж дээ ч гэдэг юм уу тий. Ямар мэдрэмж нэттэй ийм жижигхэн ийм хүүхэд тий бэби байсан юм бэ. Яаж одоо юм хийж бүтээгээд ингээд амьдраад ингээ явсан бэ. Ямар мундаг юм бэ гэл өөрөөрөө
жоохон бахархсан. Аа. Тийм тэр нь айгүй гоё исэн. Тэгээд яг хүн зөв өмнө ингээл багийнхаа зураг морыг харахаар нэг тийж нэг мэдрэгддэггүй штэ хүнд те. Тэгээд гисэн чинь өчигдөр ягаад чи ингээд нөгөө цуглуулсан медаль, зэдал, өргөмжлөл тэгэл тэр юмнуудаа хараад яг багада яг ямар хөвгт байлаа гэж яг бодоол. Тэр нь айгүй гоё исэн. Тэгэл нэг цаг хугацаагаар аялал те. Өөрөө хөөрхөн. Харин та багтаа аюу итгэвтэй хөвгтэйсэн юм шиг үлээ те. Маш олон нөгөө өргөмжлөл. Тий. Тэгээ тэд нар дандаа нөгөө дизайн, дандаа дизайн. Бүтээл. Тийм үстэй. Тий. Харин таны нөгөө өөр босод ярилцлагыг сонсон чинь багасаа л угаасаа загвар сонирхолтой байсан гэдэгсэн шүү дээ. Ээж л яг тэрийг нөгөө нэг олоод харцсан. Тэгээ хөөрхөн намайг чиглүүлээл. Тэг намайг нөгөө жоохон бахад ингээд нөгөө юм барбинд юм янз бүрийн хувц хийж өгөөл. Тэгэл би за одоо цамц гэл за одоо өмд гэл тэгж хэлж өгдөг байсан гэсэн. Тэнгүүт ээж тэрийг надад оёод өгчдөг байсан юм бэл. Тэгээ нэг юм нөгөө би бол тэрийгээ санахгүй шүү дээ. Тэгээд тэр нэг юм багаас нэг хүүхдэд суучдаг. Тэг гоо зүүн мэдрэмжинд нь ч гэсэнтэй тэр ингээд шууд нөлөөлчихөж байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор ингээд нөгөө цаанаасаа нөгөө ухамсаргүйгээр би одоо шууд энэ мэрэгжил рүү ингээд орсон байгаа байхгүй. Тэг ингээд бүр багаасаа дурлцсан. Тэгээ тэрийг л ингээ гой хөгжүүлээл аав ээж хоёр бол тэгтээ амар одоо суппорт үзүүлдэг байсан. Хизээч нөгөө миний өмнө нөгөө гэж хэлж байгаагүй. Наа ч болохгүй яах юм. Чи тийм мэрэгчлэр явах ёстой ч гэдэг юм уу те. Ерөөсө тийм юм байгаагүй. Яг нөгөө нэг тэр багтлээсэн миний хүсэл эрмэлзлийг хараад тэгээд ерөөсө тэрийг ингээл дэмжээл явчихсан. Тийм болохоор ингээд айгу гоё идэж нэг юм саадгүйгээр ингээд бүх юм ингээд болоод явцсан. Тэгээ эцэг их нөгөө хүүхдээ өөрөө дэмжихээр тэр хүүхд ч гэсэн өөртөө амар ихтгэлтэй тэ одоо би чадна штэ гэдэг тийм юмтаагаар ингээд юм хийж чадж байгаа учраас бүх юм нь гарч байгаа байхгүй тэ бодсон бүх юмаа гаргаж чадж байгаа. Q fund дээр ирсэн билүү да. Кидалтыг анх үүсгэн байгуулах тэр нөгөө утга учир нь яг юу вэ гэдгсэн чинь ер нь бол ингээд бид нэр томрох тусам айгүй их юм дотоод хүүхдээ ингээд гээчдэг юм шиг санагдсан. Нийгмийн шахалтанд гэдэг жийсэн шүү дээ. Тэр надад амар сонирхолтой санагдсан байхгүй. Та яг тэрийг яг мэдэрсэн үеийн гэвэл бас нэг мэдэрсэн болоод яг тэрийг ингээд утга учир болгоод явж байгаа шүү дээ. Тийм. Тэр бас нэг юм бас айгүй мэдрэмжэн дээр тулгуурсан зүйлээсэн. Дөнгөж би их сургуулаа төгсчихсэн байхгүй. Тэл ажлын байран дээр гараал тэгэхэд ингээл амар өөр дээр юм хариуцлага аваад одоо би ингэстэ тэгстэ гэл ингээ том хүн болох гэдэг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь хитрхи одоо хайрцаглагдсан бодлоор альва зүйлд ингээ хандах гадсан гэх юм уу. Нэг тийм зүгээр мэдрэмж төрөөдсөн байхгүй. Тэгээд ямар бодол байсан бэ? Одоо жишээ нь яах вэ? Яг өөрийнхөө юм хийн гэхлээр одоо бусдтай ингээд нийцэх ёстой болчиход байна шүү дээ. Тэ ингээд бусд хүмүүс за одоо ийм байгавал би бас ийм байх ёстой. Хүмүүс ингэдэг юм байна. Би тэгвэл ингэж одоо юмаа хийх ёстой байна. Би ийм байх ёстой байна ч гэдэг юм уу. Яг нэг юм нийгмийн стандартад ингээд нийцгээд бусдын жишгээр тааруулах гад тэр нөгөө дотор байдаг гэдэг байгаа нэг тэр дуу хоолойгоо хүүхэд гэж хэлж байгааз нь ер нь бол дуу хоолой байхгүй тий. Тэр дуу хоолойгоо ер нь хийдэж жоохон хүн мартаад байдаг юм уу даа л гэж анзаарсан. Тэгээд энэ зүгээр нийтлэг юм шиг надад санагдаад энийг гоё гэд түгээгээд энийг нэрээ олгоод тэг хүмүүс ч гэсэн зүгээр хараад шууд ойлгомжтой байхад л болох юм байна гэд тэгж сонгож нэрээ өгчсэн байхгүй юу. Миний хувьд энэ сэдв ер нь хизээч одоо мартагдахгүй гэх юм уу алга болохгүй зүйл байгаа даахгүй одоо сэтгэл зүйн талаас гэх юм бол тэг ингээд хүн өргөлжлөнөө тэрийг ирж хажаадаг энэ бол ер нь хуучихгүй сэдв юм шиг бас надад санагдсан. Хоёлаа ингээл яриа ингээл эхлэхэд ч гэсэндээ утга учир хайдаг болсон. Гэлтэй ингээл альва зүйлсүүдийн утга учир би бас өөрийг ингээ харахаар бас яг тийм болчиход байгаа юм шиг. Энэ нэг юм аюу сонио ингээл надад ингээд тохиолдож байгаа зүйлсүүдийн утга учирыг эргэлхийлж хайж боддог. Энэ надад ингээд тохиолж байгаа нь юм тийм ч гэдэг юм уу. Эсвэл болвол ямар нэгэн одоо зүйлсүүдийг ингээд бодож энэ ингээ юу юм бол ингээ гүн рүү ингээд ордог болцсон юм шиг. Энэ гэхдээ одоо яг нас гэж хэлэх үү эсвэл болвол бидний ингээд өсөж байгаа орчин одоо тэгдгэр зүйлсүүдтэй ингээд холбоотой юм болов уу гэл ингээд бас бодож байхгүй. Гэхдээ заавал тэрний хариултыг олох албагүй ч гэсэндээ бас амар сонирхолтой. Аль аль нөлөөлж байгаа ах миний бодлоор. Нийгэмч нөлөөлж байгаа, насанч нөлөөлж байгаа бах. Тэгээд яг одоо нэг аав ээж мэжтэй ярихаар та нар энэ насан дээр ямар байсан гэхлээр биднээс нэг өөр агаад идэв шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар бас нэг юм өөр одоо нэг юм generation-ийн асуудлаас байж магадгүй л гэж би бодоод байгаа. Тэгээд таны нөгөө сүүлд Converse-тэй ингээ хамтарч хийжсэн коллекцсэн шүү дээ. Би тэрийг уншаад бас бүр сонирхолтой санагдсан заа. Тэрний байсан гэсэн чинь ингээ шавж цоохор цох
Цонх тий. Аха. Тэгээд хамгийн жижиг зүйл ч гэсэндээ том өөрчлөлтийг ингээ авчрах боломжтой. Тий. Тэгээ ер нь нэг юм бидний хийж байгаа юм дандаа л нэг юм утга учир хайсан тэг нэг холбогдсон юмнууд байгаад байдیں۔ Айгүй юм цаана юм том юм утга учирыг ингээд хэлэх гээд байдаг. Ер нь коллекц болгонч гэдэг юм уу. Кидалт ерөнхийдөө гарч байгаа зааврууд нэг тиймэрхүү байгаад байдیں۔ Бид нар нэг өөрсдөө нэг тийм юмнаас сэтэл авч дизайна бүтээдэг юм байлээ. Одоо би жишээ нь өөрөө тийм байхгүй юу. Тэгэхээр би аль болох нөө бага тэр зүйл рүү чиглүүлдэг. Одоо жишээ нь загвар гаргалаа гэхэд зүгээр л нэг юм энгийн одоо цамц хийсэн ч гэсэнтэй одоо тэр яг энэ тэмдэг нь яг ямар учиртай юм те. Эсвэл design and graphic нь ямар учиртай. Энэ яг юу илэрхийлэх гээд байгаа юм гэдэг ч юм уу нэг юм жоохон утга учир хайж илэрхийлээд тэгээ тэн дээрээсээ ерөнхийдөө бүтээгдэхүүн бүтээлээ уралдаг нэг тийм онцлогтой байна гэж юу н ард анзаараад байгаа. Одоо хийж байгаа зүйлдээ юм утга учир ингээ оруулчихаар тэрний үн цэнийг бүр ингээ өсгөждөг юм шиг тий. Тэгээ нөгөө цогч өөрөө нуугдмал мөртлөө бидний нүдэнд ер нь бол сайн баг яг харагдахгүй шүү дээ. Тий ер нь бол биднээс юм нууц жижигхэн амьдрал байгаа байхгүй тий. Тэгээд яг хөө мэдээ зүгээр Converse гэдалтыг холбох юм бол энэ чинь түмэн сэдв байж болно шүү дээ тий. Яг хөө зүгээр бидний нөгөө Kedalti өөрийнх нь мөн чанар нь тэр нэг юм хувьсал тий. Хувьсал явагдсан ч гэсэндээ тэр дандаа утга учирыг илэрхийлдэг нэг тийм одоо зан төрх одоо байгаад байгаа байхгүй Kedalti. Тэгээ тэрийгэл ер нь одоо гол санаагаа олгоод тэгээд окей энтэй дүүцэх юу вэ гэх тэгэнгүү чинь одоо тэр bug life тий одоо цохны амьдрал одоо шавжны амьдрал гэдэл ороод ирсэн. Тэр санаа нь ороод ирсэн. Тэгэл санаагаа бүтээгээл гаргасан да. Тэр бас гайхалтай санаа болсон. Хүмүүс бол одоо жишээ нь яг яагаад тийм гаргасан бол өөр зөндөл олон юм байх байсан. Тэг эсвэл байж болох лсэн гэж бодож байгаа шүү дээ. Тэнгөт нөгөө одоо урлагийн салбар ер нь өөрөө зүнч мэдрэмжтэй байдаг. Тэг ер нь бол уран бүтээлчид бүгдээрээ тийм зүнгийн мэдрэмжээрээ ер нь бүтээлээдэг. Тэгээл нөгөө хонгод орж ирээл хийцэн гэж хэлдэг шүү дээ. Ярьдаг шүү дээ. Тэнгүүд жишээ нь зохиолчд онгод нь ороод өдөр шөнөгөө бичдэг. Тэгээл тэрийг хийж явахдаа магадгүй транст орсон байдаг юм шиг. Мэдээж одоо ухаан нь байгаа л та. Гэхдээ ийм одоо зогсолтгүй юм орж ирдэг цаанаас орж ирдэг тийм. Шүлгэн ч гэсэндээ цаанаас нь орж ирдэг ч юм уу. Жишээ нь зураачд бол бас яг тэр зургаа ингээл би юм хиймээр байна. Би амар гоё морь зурна. Эсвэл би амар гоё байгаль зурмаар байна тий. Эсвэл юу тийм нэг өөрт нь юм сэтэл төрсөн юм дээр одоо абстракт ч юм уу тий. Эсвэл тийм гоё одоо бүтээл тойрох ч юм уу тий. Тийм ч зүгээр ингээ яг нийтээрээ харахаар амар юм зүнгийн мэдрэмжтэй л байгаад байгаа байхгүй тий. Зүнч урлаг гэж нэрлэдэм бэлээ. Тийм үү. Тий. Тэгээ энийг харин сүүлд за хүмүүст ийм юм таалагдах юм байна гэж хийхээс илүү одоо надад ямар одоо мэдээлэл орж ирэх нүч гэдэг юм уу жоох илүү ухамсаргүйгээр тэрийг одоо хүлээж аваад процесс хийх тал дээр илүү одоо ажилтдаг. Тэгэхээр чи нөгөө тэр яг урлагийн хүмүүс ер нь байдаг тэр мэдрэмж авахгүй юу. Тэгсэн чинь сая нөгөө би ч ой heritage гэд бас найзуудтайгаа хамт хийж эхэлж байгаа. Тэгээ тэр нь болохоор өв соёл түгээх залуучууд гоё ажиллаа тараад ирэх гоё тийм 3 дахь орон зай болж өгөх санаатай нээсэн баггүй. Тэгээ тэрэн дээр бид нар жанцсан ороогаа гүрж оролцуулсан шинэ жилээс өмнө. Тэгсэн чинь тэр хүн чинь бол одоо яг одоо гот шүү дээ Монголын тий. Тэгээ одоо бүхэл салбарын хүмүүс тэр хүнийг сонсож чинь биширж чинь маш гүн гүнзгий юм ярьдаг. Тэгсэн чинь яг тэр хүн одоо нөгөө нэг ингээд уран бүтээлч хүн гэдэг бол ер нь бол яг юм зүнч байдаг юм гэд тэрийг ингээд батлаад хэлсэн. Тэр нь за би бас бороо одоогүй мэн тинэг юм байна те. Окей, тийм бас байсан юм байна гэж яасан. Нэг бодож исэн бодол дээр ингээд огтлцсон биз дээ. Тэр мэдрэмж амар гоё те. Тийм дотроо л нөгөө нэг тэрийгээ тэгээд байдаг гэсэн. Одоо за би угаасаа л ер нь нэг ийм хүн юм байна да. Илүү зөнгөөр сонсд юм байна. Тэгээ ер нь ингээд бүтээлчдүүдийг ингээд анзаараад харахад ч гэсэндээ яг л тийм байгаад байсан. Ер нь нэг ийм юм байна да гэдгсэн чинь тийм манай тэ legend тэгэж хэлэн тийм ээ. Гоё. Тий, стаа гоёсэн. Сая таны ингэсэн чи надаас яг тэр мэдрэмж орж ирлээ шүү дээ. Ааха. Just тийм байгаа. Тий. Би яг юунаас анзаарсан мэгингүүт тархиа цэнэглэнгүүт ном уншаад
Аа. Би ингээд нэг номыг уншихдаа тэрийг ингээд шууд хүмүүс аль айгу хурдан уншаад дараагийнх ном руу ордог шүү дээ. Тэрс тэгдэггүй. Тэг Тэр би бас ном- тэгж чаддгүй шүү. Тийм үү? Аа гоё. Юмаа уншчаад нэг хэсэг бодно. За юу байсан бэ гэж. Ааха. Тэгэнгүүт одоо ингээд одоо жишээл зарим тохиолдолд ингээд номыг 8 сар ч юм уу ингээд удаан ингээд уншаад. Аа. Тэгтээ би сүүлд ингээд анзаарсан чи тэр номыг ингээд уншаад 2 өгүүлбэр уншаал шууд саяын таны хэлдэг шиг тэр мэдрэмж орж ирээл би тэгвэл ингээд энэ дээр ингэж ингэх ёстой юм байна. Одоо жишээл хийж байгаа контентууд дээрээ ч юм уу те. Шууд гоё санаанууд ингээд орж ирээл. Тэг ганцхан өгүүлбэр уншингуудаа ингээд бүр ингээд ууртаа ингээд нэг one page ингээд юм хийдэг ч юм уу те. Оо. Сая ингээд яг та ингээд өөр хүнээс тэгж мэдэрснээс би бас яг танаас тэгж мэдэрлээ шүү дээ. Амар гоё санагдлаа. Амар гоё байгаа байхгүй юу тий? Харин тий. Чи тэг хэр их юм бичиж чинь. Зөндөө юм бичих үү? Одоо чи ном уншаад яаж ин тэмдэглэл хийхээр илүү орж ийн үү? Юу нь яг тэгдэг. Би бол намаа дандаа ингээд тод болгоно. Тэгээд тэднэрийгээ одоо би ингээд өмнө зүгээр гараараа ингээд одоо жишээл бичдэг байж байгаад сүүлдээ болохоор зүгээр ингээд шивээд бичдэг болсон. Яг ингээд орсон санаанууд байгаа. Яг тэгэхээр одоо жишээл тэр ном чинь надтай байнгын ингээд яваад байж байхгүй шүү дээ. Чадахгүй шүү. Юу н уншаал бол мартаа шүү дээ. Харин 7 хоногийн дараа нэрэ гэл. Тий, тэгэнгүүт яг ингээд мэдгүй яг нөгөө хүн болгоно нөгөө сонгож уншдаг номнууд нь л хамаарлах байх л та. Гэхдээ яг ингээд миний сонгодог номнууд болохоор яг миний тухайн үеийн сэтгэл зүй зориулагдсан номнууд байдаг болохоор тэрийг ингээд ном дагаж амьдрахаас илүү ном миний амьдралд ямар хэрэгцээ өгч ин гэдгээс шалтгаалаад уншдаг үйлдэлүүд нь өөр юм шиг байна. Тэгээд одоо жишээл тэр нэг номоо уншиж дуусангууд нь дараагийн ингээд номоо ингээд зэрэгцүүлж ингээд уншдаг ч юм уу. Тийм санагц. Тэгээд надаас айгүй гоё. Та өөр хүнээс яг тэгж мэдэрсэнтэй адилхан. Би бас яг танаас яг тэр нэг юм мэдрэмжээ баталж авах юм шиг те. Ааха, тийм ээ те. Тий. Одоо би бас ингээд хүмүүстэй ингээд ярих тусам одоо жишээлбэл ингээд тань шиг ингээд дизайнер одоо сонсоог байж болно шүү дээ. Тэгэнгүүт энэ хүмүүсийг юугаараа нэгдэж болох вэ гингүүт англиар бол universal truth гэж ингээд нэрлэдэг байдаг. Яг нэг мэдрэмж өнөөдөр ингээд ямар ч хүн ингээд орсон бэ гэсэндээ хоёулаа ингээд яг нэг гацалтаараа ч юм уу эсвэл яг ингээд доошоогоо даун хийсэн тэр үеэрээ нэг мэдрэмж. Тий. Миний мэдрэмжтэй бол нэг үеэлцэл те. Тий. Тэгэнгүүт яг энэ үзэгч ч гэсэндээ яг тэр мэдрэмжийг бас авдаг. Тийм баг. Тий. Яагаад тэгэхээр ингээд бас хийж байгаа ажил дээрээ та ажил дээр ингээд мэдэрсэн шиг бас ингээд уналттай үе ингээд бас байна. Тэнгүүд бас тэр мэдрэмж нь яг яаж ингэ нэгдэж байгаа вэ гэдгээр амар сонирхолтой юм шиг те. Тэр бас амар сонирхолтой санагдсан шүү дээ. Ингээд би бас яг подкастаараа ч гэж ер нь л ингээд найзтайгаа уулзахтаа ч тэр мэдрэмж амар өгүүлж ярьдаг юм шиг те. Ингээд тэр үед ингээ яасан бэ? Энэ үед ингээ яасан бэ гэлээ. За та ингээ зураг авч барьчих. Ашгүй зураг банерлээ. Амьдрал нэг юм эргүүлсэн мөч гэл байдаг шүү дээ те. Одоо минийх бол яг юм хуулийн сургуулиасаа гараад огт өөр мэрэгчлэр явсан үе бол миний эргэлтийн цэг юм шиг санагддаг байхгүй юу? Таних болохоор бас яг юу санагддаг нэг юм эргэлтийн цэг бодол эргүүлсэн мөч ч юм уу тий. Бодол эргүүлсэн мөч наач өстой сонирхолтой асуулт байна шүү. Өстой хүн асууж байгаагүй юм байна. Тийм ээ яг уу зөвөр нуухгүй ярих бол нэг тийм мэдээж бол гоё дурсамж бол биш. Тийм. Тэр яг нөө сургуулах төсөж явах явцад нөө миний амьдралд нэг юм жоохон тогтоон байсан юм маань юм доголдол үүссэн байхгүй. Тэгээ хувийн асуудал болохоор нэг яриад яах юм те. Тийм. Тэгээд тэр үед л ерөнхийдөө яг юмаа яг хийж эхлэе гэж яг шийдсэн. Одоо кидалтыг яг эхлэе гэж шийдчихсэн тийм хүч байсан. Тийм. Тэр их одоо эргэлтийн цэг гэж хэлвэл арай тохиромжтой юм болов гэж л бодож байна. Тийм. За хоёр дахь одоо эргэлтийн цэг гэвэл ингээд байна. Тэр нь одоо манай нөгөө ой heritage илүү холбогдох бах тий. Тэр чинь нөгөө нэг юм дотроо ингээд бодож удаан явж исэн зүйлээ одоо биелээ болгож хийж эхэлж штэ. Тэр чинь тэр зориг штэ тийм ээ. Одоо юмаа хийж эхэлж байгаа тэр зориг. Тэгэхээр тэрийг зүгээр жоохон нарийн ярих юм бол нэг юм яг би өөрөө нөгөө хин билээ гэдэг асуултан дээр л гарч ирсэн зүйлтэй. Монгол хүн байгаад байдаг. Монголоо сайн мэдгүй байгаад байдаг. Энэ асуудлыг ер нь одоо яг гоё чадж байгаа дээр нь хийж эхлэх ёстой юм байна гэд. Тэгээ манай Анукагийн Анууч ингээ манай багын найз. Тийм тэгээд манай найз болохоор өөрөө 10 жил аав ээжээгээ дагаад нөгөө Тайванд амьдарч суушаад тэгээ Монголд ирсэн. Тэгээд нөгөө өөрөө гэр бүлтэй болоод ингээд явсан чинь яг л бас яг миний нөгөө энэ мэдэрч ирсэн энэ мэдрэмжийг ингээд дотроо энэ тэгээл мэдрээд магадгүй бүр надаас илүү хүчтэйг мэдэрсэн. Тэгээ манай хүн намайг өөрөө ингээд юм хийж эхлэе
энийг өөрчлөё гэд тэгээ би тэнд нэгдсэн байхгүй юу. Тий. Тэгээд энэ бол бас одоо амьдралын үед бол миний одоо юм бас нэг өөр юм эхлүүлж штэ. Тэ одоо яг үндсэн мэрэгчлээсээ өөрийнхөө яг чаддаг юмнаас илүү өөр юм эхлүүлж байгаа. Хэдий айцтай ч гэсэндээ айгу тийм гоё том эргэлтийн цэг болж байгаа болов гэж би зүгээр хувьдаа харж байна. Тий. Одоо цаашдаа юу болох юм мэдэхгүй. Ямар ч гэсэн хүмүүст гоё хүрээд явж байгаа хүмүүс айгу ам сайтай байгаа. Ихэнх нь одоо яг юм оффист ажилладаг хүмүүс ирж чинь яг ажиллаад хараад ч юм уу те 7 хоногт нэг удаа тэр нь цаг зарцуулаад ирж чинь тэр айгу гоё байгаа. Тэгэд энэ бол ерөнхийдөө нэг чи нөгөө энэ генерашны асуудал юу юм гэдсэн. Энэ бас яг миний генерашны асуудал юм болов уу гэж харсан. Залуучууд бол бүр ингээд яг тэрийгээ бүр ингээд амар ингээд дотроос бүр эрлэхийж ингээд хайцсан ингээд явж байгаа нь бүр ингээд ил мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тий. Та сайн нөгөө айц гэдгсэн шүү дээ. Энийг ингээ ишлүүлэх гэж бас айгүй зориг шаардсан. Тэг ингээд бас баг зэрэг ч жоохон айцтэйсэн чинь. Тэр нь одоо жишээл яг юунаас айх? Тийм одоо юу гэмдэ миний зам байдлын хувьд одоо шин би найзуудтайгаа амар ингийнтэй ингээл гэж ярьж марил амар сониучтай гэсэн энэ яасан тэр нь яасан гээл ингэдэг мөртлөө яг ийм одоо боловсролын салбарыг би сайн мэдэхгүй байхгүй яг үүндээ миний одоо судалгаач би бараг байхгүй гэсэн үг. Тэгээ хүсэл зорилгоороо хийж байгаа юм чинь одоо би энд цагаа зарцуулна те би дахиад юм шинээр сурч мэдх юм байна би хүмүүстэй уулзах юм байна магадгүй заримдаа би энийг одоо хүмүүсийн өмнө гарч ярих шаардлагатай болох юм байна ч гэдэг юм уу. Тэр нөгөө нэг би өөрөө мэдгүй учраас л надад жоох юм айдас юу төрүүлж байсан. Тийм. Гэхдээ яг хуу тэр айгу зөв мэдрэмж ахгүй юу. Хүн айжна гэдэг чинь амар зөв. Одоо тэгээ тэр айцаад авч туулах чинь маш зөв. Тэг одоо хайрцагнасаа гарч штэ тий. Одоо хайрцаглагдсан зөвхөн л би энийг хийнэ гэсэн байсан бол тэр хайрцгаа гараад окей би тэгвэл өөр одоо салбартаас юм хийх гээд ингээд гар бие оролцоод ингээд үзья гэдэг нэг тийм зүйл. Одоо яг хүүхдтэй болоод гэр бүлтэй болохоор л тэр мэдрэмж нь илүү ихсээд. Одоо би хүүхдтэй юу өвлүүлж өгөх вэ? Тэ. Би ч өөрөө одоо хүүхэн ер нь ингээд хүүхдтэй болохоор бас илүү нөгөө нэг хүүхдээ би чи яаж өсгөх ёстой вэ? Яах ёстой вэ гэж асуунгууд би ч юу өөрөө юу мэддэг вүлээ гэдэг дээр очдөг байхгүй юу? Тий. Тэгэхээр тэндээс л ер нь улбаатай ах л гэж бодож байна. Тий. Тэгэхээр тэр мэдрэмж ер нь хизэнээс гисэн гэж та бодож байна. Хүүхдээ яг сургуульд ороод ирэхэд л жоохон тийм мэдрэмж өгсөн. Тэр ч бас нэлээд утсан. Тийм, утсан. Бүр одоо 20-д гар. Тийм, яатсан. Тий. Тэр үед л би өөрөө нөгөө дуртай энэ чинь нөгөө нэг байнга судалгаа хийдэг хүн болохоор тэгэл гадны ямиг айгүй их ингээд судалсан. Ийм байдаг. Тэг Монголынхаа талын юм ерөөсөө сайн судлаагүйсэн. Тэгээд тэгсэн чинь ингээл нэг юм хийж байгаа нэг юм гүн байдгүй. Тэ нэг юм ерөөсөө ингээд нэг л юм хийж байгаа юм маань нэг л юм дутуу ингээд жоохон санагдчих эхэлсэн. Тэгээд тэр бас нэг айгүй том одоо хөшүүрэг шалтгаан гэхүүд юугүй те. Тэгээд тэрнээсээ улбалал тэгэл одоо хүүхдээс гадна штэ те. Бас нэг тийм зүйлээс ингэж хэлж байгаа. Тийм бай. Тийм тэгээд хүүхдтээр болохоор яагаад гэсэн бэ гэхээр хүүхдээ нөгөө нэг сургуульд оруулаад тэгэл тийх чи одоо орчин үеийн хүүхдүүд чинь бүгдээрээ л одоо уцтай интернеттэй бүх юмтай ойр байна те тэгэл бүр ингээд монгол хэлээрээ ч яг үндэ сайн ярьж чадахгүй те одоо бид нар ярьдаг шиг дутуу байна. Тэгээ би чинь бас байнга одоо чи дандаа монголоор ярьгээдээс байж чадахгүй. Тэгэхээр би өөрөө нэг үлгэрлэх ёстой байна л гэдэг тэр юуг одоо угаасаа л би одоо загнаад ч юм уу тэг чин буруу штэ. Яг үүнд ингээд шаардаад те ингээд заавал монголоор заавал тэг гэж хүүхч ингээд тэр чи амар түүхтэй эцтэй. Тэг зүгээр тэгэж одоо за би окей тэгвэл өөрөөрөө би үлгэрлэх ёстой байна. Би өөрөөрөө үлгэрэхийн тулд яах вэ? Би судлах ёстой. Би эндэд илүү сайн гүнзгий ингээ орё. Гэ юу н тэгжэл эхэлж исэн. Тэгэл нөгөө багаар ингээд сураал ингээд судлаал яваал тэгсэн чи ийм байд юм биш тийм биш тэгэл яг мэдээж нөх хүн болгоны дотор мэдээж бид нар чи Монгол хүн л юм чинь нэг бидний нөгөө нэг харсан үтсэн зүйл нэ багаасан юм дотор чи ингээд байж л байгаа штэ. Гэтэ нөгөө энэ хотын амьдрал гэдэг зүйл чи ингээд бидний хөдөө тэ одоо мал аж ахуй тэр малчин соёлоос тасалж гин. Яг тасалж байгаа нь муу зүйл биш л тэ. Тэгээ бид нар энийг
тэр нөгөө мөн чанар гэдэг зүйлийг л алдах хэрэггүй байхгүй. Тэр бидний тэндээс авдаг нөгөө мөн чанар бидний нөгөө уламжлагдаж ирээд байгаа зүйл чи юу вэ? Тэнгүүд нөгөө одоо бид нар өөрсдөө тэрийг сайн уламжилж аваад ингээд сайн дотооддоо ингээ үүсгэж одоо тогтоогоогүй байхад хүүхдүүд маань яах илээ гэд тэр бас жоохон санаа зовсон. Тэгэхээр яг хоёр шалтгаан болж таарж штэ тий. Тийм. Тэгээд одоо за жишээл ихнийх нь ингээд ажил нь ингээ гүн биш байгаад байсан гэлэгж штэ. Одоо тэгвэл яг таны ажил яг хэр санагдаж байна ингээ судлаад ингээд явхад. Тий Яг одоо тэр хүссэн гүн рүү орч чадж байна уу? Одоо дөнгөж эхэлж байна. Тий одоо бүр яг ингээд нөгөө өртөөгөө хийж эхлээд ингээд яг тэр судалгаа хийдэг хүмүүстэй нуулзаад ингээд явах тусам тэгээд өөрөө тэр одоо жишээ нь номыг нь үзэж хараад ч юм уу ингээд явах тусам нэрээ ингэх ёстой байсан юм байна. Ингүүл гоё юм байна гээл багаар шингээгээл явж л байна. Жишээ нь зах нь одоо хувцсны суулт молд одоо юу гэдэг чинь те эсвэл бол нэг тийм гоё энэ тэнд гоё нэг чимэг болгоод нэг хиймэр чим шиг те зөө нэг тиймэрхүү байдлаар л эргэлтийн цэг гэдээ бас хоёлаа ингээд аль түр ингээд хэлжсэн. Эргэлтийн цэг дээр яг нэг юм хүн чинь нэг юм хоёр сонголт байгаа шүү дээ. Нэг бол хүнд юм хэцүү нөхцөл байдал ингээд тулгарлаа гэж бодоход нэг бол унна, нэг бол босно. Тэгтээ хэрвээ ингээд босч байвал ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөтэй ингээд бас босч байгаа байх. Тэ? Таних юу байсан? Хүчин зүйлийн нөлөөтэйгээр босно. Тэ? Тэр яг уу надад итгэдэг хүмүүс л байсан баг та. Тэр хүмүүс итгэлээр гэх юм уу гэж л. Тийм одоо тэр дэмнэгдсэн биш үү тий. Тэгжл одоо хүн босдог бах та. Би өөр дээрээ зүгээр анзаархад бол тийм л байсан баг. Тэр одоо хэцүү цаг үед тулгарлаа гэхэд одоо магадгүй чамд тий зүгээрээ чаднаа гэж хэлдэг хүн байсан учраас л босч байгаа шүү дээ тий. Тэгэхгүй ингээл амьдрал нухаал байвал үнэ хэцүү л байх. Яг үнэ ингээд эргэн тойрны ингээ хин нэгэн ганцхан үг ингээ хэлчихэд бас тий. Тэгж чаднаа гэд хэлэхэд л тэгэл чамаа хүлэн зөвшөөрдөг хүн чамаа тэгж хэлж авал нэр би чи нэрээ тий нэм сүрэн штэ гэл одоо юу гэх юм одоо чи жишээ нь өөрийгөө яагаал те тэгж мэдрэл тэгдэг байл. Чиний хувьд ямар байсан? Надаас ингэж асууж байгаагүй. Өө яа одоо чөлөөтэй ярина шүү дээ те. Би юу гэж асуулаа гэлэхгүй. Одоо эргэлтийн цэг одоо ингээд хэцүү цаг үед одоо хүн жишээ нь унана сквал босдог те. Тэгээ босгоц чинь одоо танд юу бас нөлөөлсөн бэ гэх. Тиймэрхүү асуулт асуусан тий. Одоо санаж байна. Яг л хөдлөгч мээрээ сонсож яг хөдлөгч болж ирж шүү. Гэтэ нэр ингэсэн хүнээс ингэж болохоор байна. болж шүү. Яг гоё өргүүлж хэлж байна. Нэр ингэсэн ингээ өөрөө нөгөө асуулт тавьдаг ч гэсэндээ эргүүлээд нөгөө асуултаа өөр асуусан. Ямар сонир байд вэ? Нэр ингэсэн ингэж нөгөө гүн төвшөнд нь бодож байгаагүй юм шиг л бодж лээсэн байх л та. Тусуулж исэн зүйл гэвэл одоо та нөгөө өөрийнх нь дуртай зүйлээ болоод кидалтаа эхлүүлсэн гэж хэлсэн шүү дээ. Минийх ч гэсэн тантай амар ижлэхэн юм шиг одоо санагдаж байна. Тэр нь болохоор одоо нөгөө би болохоор одоо 5 жил одоо хуулийн сургуулиар ингээд сурчаад тэгээд огт өөр мэрэгчлэр одоо би ингээд явцсан байгаа байхгүй. Одоо ингээд миний хийж байгаа бүхэн миний сурсан мэдснээс огт өөр зүйлсүүд байгаа байхгүй. Гэхдээ яг л нэг юм нөгөө gap year интергэл байдаг шиг бас айгүй хэсэргүүтэлтэй л тулгарч исэн. Танд бол ингээл дэмцсэн биш та аав ээж нь надаа ингээл хийх хэрэгтэй гэсэн чинь минийх болохоор амар эсрэг байсан санагдаж байна. Тэгэхгүй яг хуу дэмжин л дээ. Гэхдээ эзэмшсэн мэрэгчлэрээ явахгүй болоод ирэнгүүт тодорхой хэмжээний эсэргүүцэл үүсээл тэгээл тэр дундаас гэхдээ баг тим юм байсан тулдаа л би одоо дуртай зүйлээ хийж исэн юм санагдаж байна. Хэрвээ одоо жишээл гэрийнхнээс маань ингээл намайг одоо ингээл тэ энийг ингэдэг гэж хэлээгүй байсан болвол би одооны хэмжээнд ингээд дуртай зүйлээ үүсгэх хэмжээнд нь ирэхгүй байх байсан ч юм шиг. Тэгэхээр миний хувьд бол эхлээд нөгөө өөрлөгөө амар сайн өнгөж харсан юм шиг. Би амар том нөгөө мөрөөдлийн vision board гэж ярьдаг ч тийм мөрөөдлийн самбар. Яг тухайн үед би яг тийм үүсгэжсэн байхгүй. Хизээч юусоо нөгөө бодож байгаагүй бодлуудаа амар үүсгэж ирээд тэгээ минийх болохоор бүр ингээд өтөл нас хүртлээ ингээд үүсгэсэн байхгүй юу?
Мэдгүй амар сонио ингээд яг тодорхой эдэр нас тэгээ өтөл нас хоёрын маань ингээд амьдрал маань надад айгүй зураглагдаж харагддаг. Тэгээ тэрийг Гоё шүү дээ. буулгангуудаа би нэрнгэсээ яг ямар мэрэгчлээ хүн гэдгээс хэсүүлээд одоо их сургуулаа төгсний араас айгүй их бодож эхлээд Тийм. тэгээ яг миний болохоор зүгээр л амар хэм эсэргүүцэл надад байсан. Эсэргүүцэл тэрийг харин эсрэгцэж би энийгээ босох хэрэгтэй юм байна гэдэг бодол амар орж ирсэн байна. Одоо ингээд батсан чинь гоё дайчин чанартай шүү. Тийм л. Тийм бэ. Мэдгүй. Ингээд нэрнгэсээ сонирхол юм байна. Тийм яг л тэгэж бодогдсон юм байна. Тэгэхээр ингээд бас амар сонирхолтой газ ингээд хүн болгоны ингээд би бас ингээд амар олон зочдуудаа ингээд ярингууд бүгд айгүй сонирхолтой. Өөр ингэсэн туусан түүхүүдтэй. Тэгээ тэр болгоноос мэдрэгдсэн мэдрэмж болон тэр шийдвэр гаргадаг яаж түнтэй. Нэг болвол ингээ хэцүү мэдрэмжтэйгээ урт удаан хугацаанд явж болно. Эсвэл яг тэр хэцүү мэдрэмжтэйгээ бүр сөрөөд ингээ босч болно. Тэнгүүд аим сонирхолтой. Тэнгүүд яг манай яг ингээ орж ирж байгаа зочин болгон яг өөртөөх нь тэр түүхийг нэг бол сүрцэн эсвэл яг зарим талаараа арай өөр байдлаар ингээ тойрж гарангуудаа зарим нь ингээ хэцүү санагдулдагч байж болно тий. Тэнгүүд аим сонирхолтой. Үнэхээр ингээ сонирхолтой. Тийм ээ. Хүн болгоны түүх. Тэгвэл чи дайчин чанартай. Тэгэл яг өөрийнхөө нөгөө хүссэн юмаа хийдэг тийм төрлийн хүн байна л та. Та их сайхан хөтлж шүү. Би ч ер нь тийм төрлийн хүн. Тийм үү? Тийм. Ер нь бол тэгэл одоо жишээ нь хүн ийм тийм гэж хэлвэл би тийм үү. Гэхдээ яг өөрийнхөө бодснороо л юмаа хийдэг. Яг нэг тийм. Хоёулангийн бас нэг нийтлэг гэвэл би бас яг бүжгэлдэг гэсэн. Тийм үү? 10 жил гэхдээ амар гоёсан. Тийм үү? Тийм. За бүр 10 жил амар гоёсан. Хобби нэгтэй тийм гоё найзуудтай тэгээ сургуулаа дууслаа бүжиглээ завсарлагаар бүжиглээ. Тэгээ нөгөө нэг сонсдог хөгжим мөгжим яг адилхан. Тэгээд тийм одоо найзуудтай байсан бүр амар яд штэ хайрладаг. Тэрийг бодох нь гоё санагдаад идэг. Миний баг хамгийн аз жаргалтай үе байсан юм шиг те. Яг мэдээж зөндөө аз жаргалтай үе байгаа л та. Тэгээ тийм ч ингээд яг юм гоё найзуудтай байсан үе айгу гоё исэн. Тэгээд бүжиглж эхэлсэн үе чинь яг бүр багасаа л амар дуртай исэн л та. 10 маруу гэл нас мастай ахтал MTV үзэл ихчнэр ахнаар бүжиглэнгөө дагаж бүжиглээл. Тэгэл тийм байж байгаа. Тэгээ сургуультаа орсон чинь яг тийм адилхан сонирхолтой найзтай болж таар. Гэтэ яг тэр нөгөө нэг яг нэг тийм цаг үеэсэн шүү дээ тий. Бүгдээрээ нэг юм бүжгэн дуртай. Тийм цаг үеэсэн. Тэгэл яг тийм гоё найзуудтай болол. Тэгээ нэг 17 молоноос хүртэл бүжиглсэн баг. Бүжиглсэн хугацаа нь хэр удаан билсэн мөлий нэр? Тэгээ 8 дугаар ангиас тийм төгсдөлөл гэдэг ч юм. 3 жил 4 жил. За. Өсвөр нас чинь бас нэг юм сэтгэл зүйн эмзэгч гэдэг юм уу? Ер нь л айгүй эмзэг үедэг та. Тийм шүү дээ. Тийм эмзэг. За яг эргэн тойрныхын юм гоё сонирхолтой байж болох ч гэсэндээ эргэн тойрноос ингээ үл хамааран хүний ингээ мэдэрч байгаа мэдрэмж болгоно нь өөр эдэг штэ. Ялангуяа одоо өсвөр наснд тань санагддаг байхгүй. Тэгээ таны ер нь өсвөр насаас яаж өнгөрсөн? Бас одоо яг таны сэтгэл зүй чи ер нь яг тухайн үед яг ямар байсан? Тийм. Ер нь амар их ганцаарддаг байсан. Тийм. Намайг хүн ойлгохгүй юм шиг санагдаал. Тийм. Лав ээж анхаарал тавихгүй юм шиг санагдаал. Жохон гомдоол ч юм уу. Мэдгүй би нэг юм бас л нэг юм жохон байхасаа л ингээл амар хэмэл боддог хүүхдээсэн. Би яагаад ингэж байгаа юм бол надад юу болохгүй байгаа юм болмол гэл нэг тийм их юм бодвол 10 жилдээ тийм жохон ганцаарддаг үе байсан. Гэхдээ найзуудтайгаа уулзахаараа бүр ингээд амар гоё идэг гэсэн. 10 жилээс гадна одоо жишээ нь өөр одоо хүрээллийн найзууд гэлдэгдэг ч юм уу ингээд ийм маш их юм найзаар дүүрэн тэгээд маш их гоё адал явдалтай инээд хөөрөөр дүүрэн тийм одоо өсвөр нас өнгөрсөн. Тийм. Тэгтээ тэр нэг өсвөр насны хүүхдийн ганцаардал бол бас хүн болгонд тоолдог байх гэж бодож байна. Харин яг тэгтээ нэг тийм амар бол байгаагүй. Тийм бүр их амар сүртэй бол байгаагүй зүгээр л амар тийм өнгөн л өнгөрцөн шүү дээ. Тэг өсвөр насан дээрээ тэг би чинь ер нь их завгүй байсан. Дандаа тэмцээн уралдаанд ордог, хажуугаар нь бүжгэлдэг, тэг дуртай юмаа хийдэг, хичээлээ бас хийх ёстой гэл. Тэг манай нөгөө сургууль тэр нөгөө мэрэгчлэр одоо давхар одоо тийм анги ордог байсан учраас мэрэгшүүлсэн ангитай байсан байхгүй. Тийм. Тэгээ тэр мэрэгшүүлсэн ангидаа
айгүй их цагийг өнгөрөөдөг гэсэн. Тэгээ сургууль маань тэгээд надад айгүй ойлгож хандсан. Миний одоо авиасыг дэмжсэн л гэсэн үг бас. Тийм. Жишээ нь 2 дугаар үйлрэлт би баг хичээлдээ суудаг байсан. 2 дугаар үйлрэлт амар одоо чухал семестр үе штэ. Яг тухайн үед нөгөө нэг тэмцээн болдог байсан бол нэг тэмцээндээ бэлдээл юм хумааж скетч хийгээл багштай хамт материал цэцрэл цуглуулаад тэгэл багш нарт хэлэлэн тэмцээнд орох гэж байгаа багшаа чөлөө өгөөч гэлээ нүүдэл нь за окей юмаа бэлчээ тэг шалгалтаа өгөөрэй гэл. Бараг 2 дугаар үйлрэлийнхаа нэг 40% мөвд нь суудаг байсан баг. Тэгэл яг нөгөө дуртай юмнаа ингээл хийгээл тийм миний ер нь бол багнаас тэр өсвөр насмаас юу амар аз жаргалтай тэгээд өөрийнхөө дуртай юм хийгээл хүн болгоо надад муухай хандахгүй үгүй гэж хэлэхгүй гоё сайхан сэтгэлээр ханддаг гэсэн. Би бас нэг ингээ анзаарангууд яалч ярахгүй өсвөр насндаа завгүй байсан хүмүүс ерөн сэтгэл зүйн хувьд ингээд айгүй доктортай гэх юм уу эм орох завгүй. Яг тэг явчих тийм санагдсан шүү. Ер нь хийцгүүрээгүй. Тэгээ би өөрийгөө бодсон ч би ч хийцгүүр явж. Тэгээд гэсэн чинь бас нэг тийм 10 жилийн нэг эвгүй мэдрэмжүүд ингээ хоримтлагдсан мэдрэмжтэй байгаад исэн бадаг. Тэрийгээ тэгээд одоо л ч гэсэн тайлаад явж гин үү эсвэл бол яаж вэ? Тэр мэдрэмжүүд юу н одоо байна уу? Ер нь бол хэсэг айгүй хэцүү байсан юм Хэсэг одоо ингээл гэхдээ бүр амар шаналгаатай бол биш. Тэгтээ нэг тийм мэдрэмж идэг штэ нэг юм. Би тэгжсэн. Тэгэл тэнцэнэ нэг юм сэтгэл санамжгүй. Мэдээч хэрэг ингээд мэдрэмж ч юм уу тий. Цагийн аясаар зүгээр болчдөг юм шиг. Тийм тэгэл үсээ бүх юмны ардл цаг хугацаа л энэ тий. Цагийн аяс байна. Тэгэл юмны зааг ялгааг амар хардаг болсон ч юм уу тий. Эн чин ийм л байсан юм байна. Тэгээ томронгууд одоо юу зөв юу бурууг ингээд ойлгодог болоод ирэнгүүт. За энэ ч нэг асуудал биш байсан юм биш тий гэж ойлгодог болсон. Тийм. Цаг хугацаа өнгөрөхөөр тий. Юмыг харах үнцгч өөр болол. Тэгж харагдчихсэн. Тэнгүүд одоо яг саяных шиг ер нь ингээд та ингээд томрох тусам чимээгөө болоод байгаа юм шиг нэг ийм үе байдаг шүү дээ. Би болохоор тэр ингэж нэг зөөрлж сүүлийн үед нэг ойлгож харчихсан байхгүй. За. Яг ийм хүний ингээд нас чинь бас ийм цэцэг дэлбэлэгтэй адилхан юм шиг. Эсвэл ирвэх шиг юм шиг. Бага наслахаар ингээд айгуу гой дэлгэрсэн ийм цэцэг шиг. Тэнгүүтээ ингээд яг өсвөр насны дэрэнгүүтээ жоохон хумигддаг юм шиг. Гэхдээ янз бүр л ах. Хүний тоолжаас шалтгаалаад. Тийм баг. Тэгээд бүр ингээд томроод тэрнээс хойшоогоо өөр ингэс үзэл бодолтой болж ирэнгүүт яг гоё дэлбэгээ бүр гоё дахиад дэлбэгээ ингээд гаргадаг юм шиг санагцсан байхгүй. Гэхдээ энэ болгоно нь хүн болгоны дээр туулж байгаа түүхтэй амар холбоотой юм шиг. Гэ нэг нас болгоно нэг юм өөр мэдрэмжтэй байдаг юм шиг тий. Наснаас болгоно нөгөө нэг 10 жилийн зайтай шал юм өөр бодлуудтай болоод байгаа зү. Тэ бодол нь тийм бодол юм да тий харах үнцэг ч юм уу эсвэл тэр нь ингээд л өөрчлөлттэй бол. Яваад байдаг. Тэг ер нь сая чиний хэлсэн сая ярианаас бас жоохон нэг юм бодлоо л да. Миний бас өөрөө ингээ яагаад ингээд одоо шинэ кедалт хийх гээд бүр энэ цаанаасаа бүр хиймээр санагдаад байсан гэдг нь одоо багын одоо ниматай харьцуулах юм бол тий багасаа л ер нь яг нэг өөрөө хүссэн юм хийж ирсэн л хүн байгаад дээ штэ тийм үү одоо их чөлөө дуртай хүн байж штэ тий тэгэхээр тэр нь яг бас амар том үндэс одоо хөдөлгөх хүч нас байсан юм болов уу? Бас тийм ээ тий. Тэнгүүт нөгөө нэг юм бусдын доор одоо жишээ нь ажиллах ч гэдэг юм уу өөр хүний үзэл санаагаар явна гэдэг тэр нэг миний багтаас сураагүй зүйл байж болно шүү дээ. Тий шүү дээ. Бас тэр бас айгүй бас хүчтэй бас нөлөө байсан юм байна да. Тэгээ тийм болохоор нэг юм тэр кедалт гэдэг юутай үзэл бодолтой яг тохирсон болов. Тэгээ тэр нь ч гэсэн тэг хүн болгонд байдаг зүйл бахал гэж би бодсон юм байна. Тийм ээ тий. Яг ингэж анзаарах чинь амар сонирхолтой. Тэгээ одоо энийг бас ингээд нөө тал талаас нь үсээ тайлбарлаж болж байна л тий. Одоо энийг нэг талынх нь үнцг нь олчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ аливаа зүгээс үсээ ямар нэг зүйлийг хийж бүтээхэд чинь яг тэр нөх хувь хүнийх нь л ямар хүн бэ л гэдэг нь үсээ явж идэг. Бүтээгч яхан. Тий. Spirit нь өөрөө яг ямар байна? Тэрнээс нь ямар бүтээл гарна тий? Юу гарч ийн хүмүүс түгж ийн гэдэг тэр л юм байд юм бэл. Тэгэхээр тэр хийж байгаа хүн spirit гэдэг тэр юм одоо spirit нь ямар байх нь л айгу чухал байдаг санагддаг. Тэгэхээр яг тэр нь л яг тэгж холбогдож байна л. Одоо жишээ нь чи энийг хийж байгаадсан энэ яг чиний юмар л шийплэгдэл явж байгаа шүү дээ тий. Тийм л тийм байл.
Эн чинь одоо зөвхөн чи ингээд нөгөө хүнтэй суугаад юм ярих биш. Мэдээж багийн ажилч гэсэндээ ингээл наа зах нь одоо дотоод засалч гэдэг юм уу, чиний суух сандалч гэдэг юм уу, тэр чам тухтай байх хэрэгтэй шүү дээ, тий? Тэр чин чиний нөгөө нэг юугаар чи ингээд яваад байгаа зү. Тий. Тийм юм бас. Та ихтэй ингээ кидал тэгээ энэ одоо ингээд ой өртөө. Одоо энэ санаачлага энэ хоёр зүйлс төр ийм зураглал ер нь ингээ анх үүсгэжсэн нөө ингээд бүр ингээ үүсгээгүй байх үедээ. Яг энэ маань ингээ иймэрхүү гэдэл нэг юм Тийм. орж ирдэг штэ. Тийм. Кидалт дээр бол илүү тийм. Ойгийн хувьд бол одоо яг ойгийн одоо ээж нь их юм уу? Ээж нь бол унаа яг Анука гэдэг. Захгүй. Тэр хүний бүр яг ийм нөгөө галаас те тэр дотоод тэр хүчээс нь ингээд үнэхээр хиймээр ин гэдэг юмнаас нь гарч ирсэн. Яг тэртлийг ярил манай одоо Анука маань илүү гоё дэлгэрэнгүй бүр ингээд зураглал үнэхээр тэр хүний үүссэн юмар одоо явж байгаа. Тэгээ тэрэнд нь бол би ял нэг юм багийн гишүүн, үнэнч багийн гишүүн бүх одоо үйл ажиллагаанд хамтдаа оролцоод санаа оноогоо солилцоод тэгээд одоо өөрийнхөө хариуцсан үүргээ биелүүлээл явах тийм зорилготой. Миний хувьд бол анх нөгөө нэг тэр юм хийн гэхэд миний хувьд бол нэг амар сүртэй угаасаа томор хараагүй. Одоо юу гэх юм нэг ч гэсэн хүнд гоё тустай гоё амар тайван мөртлөө гоё тэр нэг юм дотор байсан хариултыг нь олох газар байгаасай гэтгэл тийм юутайсэн. Хараатай тий. Кидалтын хувьд болохоор урлагаар дамжуулж тий залуучуудыг гоё өөртөө ихтгэлтэй гоё хувцлаад тий гоё мэдрэмжтэй өөртөө яваасай гэдэг тэр зүйл бас мэдээж байгаа. Тийм зүйл байсан. Тэгээд кидалтыг яг хувцас гэж хэлэхэр нэг жоохон надад жижиг юм шиг санагдах гадаг гэх юм уу. Зөвхөн одоо хувцас гэж хэлэхээр тэр өөрөө нэг цаанаа айгуу том утга учирыг агуулж байгаа болохоор илүү соёл түгээгч гэдэг талаас нь надад хардаг юм. Тийм. Тэг тийм байгаасай л гэж анханасаа бодож эхлүүлсэн. Тэг зүгээр одоо юу гэх юм би ийм оффист болоод би ийм дэлгүүртээ болно гэж анхандаа ерөөсө бодоагүй л гэсэн үг. Илүү би том одоо нөлөө үзүүлэх юм хиймээр байна. Илүү хүн рүүгээ чиглэсэн нэг гоё юм хиймээр байна. Тэг миний хийж чадах юм нь бол би ч хувцас агаараар төгссөн. Бас л багасаа тэрийг мэдрээд өссөн хүн учраас энүүгээрээ л би дамжуулах юм байна. Энэ миний хэл байна тий. Өөрийнхөө хүсэж байгаа ингээд зүйлийг ингээд үүсгэн байгуулад тодорхой хэмжээнд ингээд урт хугацааг ингээд зарцуулаад явна гэдэг чинь за ой дээр ингээд та жишээл зориглож орсон байна. За кидал дээр болохоор ингээд хүсэл мөрөөдлөөр ингээд үнэхээр яг энийг хийх ёстой. Тэгээ дээрэс нь дотоод одоо хин нэгэнд ингээд те хин нэгний зүйлсийг хийх гэхээс илүү өөрийн доторх зүйлсүүдийг гой үүсгэж явах нь илүү гэдэл гисэн шүү дээ. Тэгэнгүүт би ингээд яг түрүүн яг тань ингээд орж ирэхээс өмнө бас нэг юм яг номоо уншиж байгаа чилээ юм сонсож байгаа битсэн байхгүй. Тэр нь болохоор одоо айгүй их юм за мөрөөдлөөрөө ингээл амьдрах хэвээр тий ингээд ихлүүлээд энэ ингээ явах нь ингээ сайхан гэдэг иймэрхүү ярианууд айгүй их юм шиг би санагдсан байхгүй гинт зүгээр айгүй их ингээд мэдээч хэрэг ингээд гоё л доо тэгтээ одоо жишээл би ингээ саяхан ингээд нухчаанд орж байгаа байхгүй нухчаа гэдэг нэг юм ном гэсэн тий одоо юм нухчаа гэж байгаа нэг юм асуудал тий ингээд нэг юм гаццсан юм шиг санагдсан тэр мэдрэмжүүд ч гэдэг юм уу одоо би ингээ мөрөөдлөө ингээл хөөгөл ингээл явчлаа л да одоо бол тэгтээ ингээд айгүй олон хүмүүс ингээд тэгж ярьдаг ч гэсэндээ яг тулгардаг тэр одоо мөрөөдлөө биелүүлж явж байхад гарч ирдэг тэр одоо бол чулуу саад бэрхшээл те энэ юмнуудыг яг хэрхэн олж харах хэрэгтэй байдгийг одоо хин нэгэн гацаанд орсон бол тэрийг одоо яаж даван туулах сэтгэл зүйтэй байдгийг ч гэдэг юм уу те нэг энэ юмыг ерөөсөө нэг юм мэддгүй юм байна да гэж би бодсон байхгүй түрүүн. Айгүй их юм мэдээч хэрэг мөрөөдлөөрөө явах нь сайхан ингээд хийж бүтээх нь ингээд сайхан одоо жишээл ингээл те таны ингээл одоо юм кидалтын ингээл үүсгэн байгуулагч ингээл хийж бүтээж байгаа зүйлсээр ингээл харж ин л та. Надад бол их сайхан санагдал ингээл айгүй мундаг санагдаж штэ. Тэгтээ энэ зүйлсийг ингээд бүтээж яг юм үр дүнтэй болохын тулд юу үзэж туусан ямар одоо тэр чулуу одоо тий чулуу байсан бол бүдрэх тэр чулуунд бүдэрчээд яаж босч исэн тэр юмнууд нь ингээд мэдэх ёстой юм байна да эсвэл бол ингээд энийг нэг ярьдгүй учраас хүмүүс ингээд унчингуудаа мөрөөдлөө тэг дундаас нь ингээд хаяа явдаг ч гэдэг юм уу хэрхэн ингээд давах ёстой тэр арга замыг мэдэхгүй эсвэл тэрийг нэг хин нэг шеэрлдэггүй юм шиг тий тийм шиг бас санагдсан тийм бах одоо тэгэл ер нь бол хүмүүс дандаа гоё сайхан юм ярихыг илэрхийлдэг тий тэгэл ялангуяа сошиал медиа
дээрээ хүмүүс хамгийн гой байгаагаа л тавьж байгаа. Энэ одоо ингээл золонгоос нэг ярьдаггүй штэ. Тэгээ тэрнээс магадгүй холбоотой гэж болох юм л та. Гэхдээ яг баас нэг юм хитрхи ихээс өөрийнхөө би ингэж тэгж гэж золонгоо яриад ах нь бас жоохон хүмүүст хэцүү байдаг баха. Одоо тэрийг хүлээж авахд яг юм сошиал медиагаас хүлээж авахд нэг хэцүү байдаг юм шиг надад санагдаа. Би одоо хаяа фейсбુક ороход надад яг үнэхээр хэцүү ингээд бөөн асуудалтай бөөн юм тэнцээ хүмүүс золонгоо л ярьж штт тий. Тийм. Яг нөгөө тууллаа ярьдаг хүн бол одоо чиний хэлснээр бол цөөхөн баг. Одоо туулал гэдэг зүйл чинь би юм болоод ингээд даваад гарлаа гэж яг тэр тууллыг үнэх ярих нь бол цөөхөн баг. Тэглээчтэй уусаа тэрийг хүн өөрөө нөгөө дотороо ингэж ойлгож мэдэрч байгаа учраас би бусдад түгээх ёстой мэн гэж бодохгүй хаа. Зөв өөрөө хувь хүний өөрийнх нь туулал яваад байгаа учраас. Тийм байна. Яг мөрөөдөл дундаас нь хайж байгаа бол тэгэл магадгүй хаягдах ёстой л тэгэл хаягдсан шүү дээ. Тэ? Хүчтэй мөрөөдөл биш байна. Хүчтэй хараа биш байсан байна. Тийм. Тэгэл заавал тэрэнд заавал ингэж хүрэх ёстой. Тэр мөрөөдлийг би заавал биелүүлэх ёстой гэж бас байх ёсгүй л гэж бодож байна. Ихэр одоо хүчтэй хүн мөрөөдөж байгаа. Тэр мөрөөдөл нь ямар ингэдгээс магадгүй тэр мөрөөдөл нь жижигхэн мөрөөдлөөсөн байж болоод илүү том хүн тэр хүн юм мөрөөдөж эхэлж болно шүү дээ. Тэгэж бодож л байна шүү. Миний нэгээс нэг ойлгож исэн хүмүүс ингээд нэг юм асуудлаа ингээд хэлнэ шүү дээ. Одоо жишээл ингээд подкастн дээр ингээд ярина шүү дээ. Тэгэнгүүт хүмүүсийн би комментүүдийг уншсан байхгүй юу? За. Тэгсэн чинь яг надтай адилхан түүхийг туулж байгаа хүн байна да гэж одоо битсэн хүмүүс айгүй их байсан байхгүй. Тэгэнгүүт одоо хүн ингээд ямар ч одоо төрлийн ажил эрхэлдэг те ямар ч одоо түүхийг туусан хүн байсан гэсэндээ тэр мэдрэмжийг тэр хүн юу гэж ингээд мэдрээд ямар одоо ингээд яг тууллаар гэдэг шиг яг тэр замналаар ингээд явж байгаа юм бол гингүүд үзэгчдэд өгж байгаа тэр мэдрэмж нь миний ингээд ойлгосноор айгүй их юм хантай юм шиг санагдсан юм шиг санагдсан. Одоо асуудлаа хэлээд хин нэг буруутахаас илүү хүн яг тэр ингээд өөрийнх нь ингээд туулж байгаа тэр дээр ингээд зүйлсүүдээс мэдэрч байгаа мэдрэмжээ ингээд илэрхийлээ хэлсэн чинь үзэгчд яг ингээд хөөх энэ олон зочдоос энэ яг хүний түүх минийхт айгүй ижилхэн санагдлаа. Энийг ярьсан чинь би яг тэрийг ингээд саналаа гэж хэлсэн байхгүй. Тэгэнгүүт одоо би бас ингээд сонсонгууд би болохоор тэрийг яг яаж хэлж авдаг гингүүт айгүй их юм ойлгоцсон бидэг. Одоо жишээл би ингээд сая ингээд тодорхой хэдэн сар ингээд нэг юм хэцүү юм асуудлууд ингээд миний тархинд ингээд хэдэн сар жингаа яваал тэгэнгүүт та яг тэрийг туулж иж болох байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэнгүүт тэрийг ингээд та ингээд хаваалцсангууд би тэгвэл энэ дээрээ нөгөө шийдлийн хэлэг байсан ч гэсэндээ энэ дээрээ би ингийн байна да гэд тэрийг би амар анзаарсахгүй. Хүмүүстэй ингээд ярих болгондоо одоо жишээл өнөөдөр ингээд хоёул ингээд харж би одоо таньсан амар олон зүйлсүүд ингээд ойлгонгууд маргааш нэг миний нэг хийж байгаа үйлдэлд таны түүх зүйлсэн байдаг. Нөлөөлүүлсэн байдаг. Тэгэж би хараалаа амар гоё. Үнэхээр ингээд хин нэг хүн болгоны ингээд туулж байгаа түүх болгон өвөрмөц. Тэгээ дээрэс нь тэрийгээ даван гарцсан ч ээж болно, даван гараагүй ч ээж болно, туулж ээж болно тий. Тэр нь хүмүүст аягүй гоё юм хантай юм шиг мэдрэмж төрүүлдэг. Эсвэл хин нэгний тусгал юм шиг санагддсан байх гэж би бодсон баг. Яг. Тэр юм сонирхолтой санагдаад. Тэгээд одоо нөгөө бид нэр ингээд нэг юм мөрөөдлийг жаадсан дээр ингээ үлгөө тавьчихдаг хүрхэд ингээ хол юм шиг юм уулын орой гэж ингээ хардаг юм шиг тэрнээсээ болоод өдөр тутмын амьдралдаа заримдаа ингээд аз жаргалтай жаргалгүй гэдэг шиг нэг юм нэгэн хэвийн горимд орчдөг юм шиг те тэнгуут ер нь ингээд та ингээд аз жаргал гэж одоо нэрлэх нь зөв буруу юу зүгээр л нэг юм сайхан мэдрэмж гэж яддаг шүү дээ тэрийг та илүү одоо өдөр тутамдаа яаж авах гэж одоо бас хичээдэг вэ гэдэг нь бас сонирхолтой санагдсан. Хичээдгүй. Юу хичээхгүй зүгээр. Одоо л мэдгүй миний явж байгаа цаг үеийн нэг юм жохоо юмаа илүү мэдрээл явж байгаа. Тэр хэцүү байвал хэцүүгээ мэдрээл тэгэл ингээл гоё мэдрэмж төрүүл тэрийгэ мэдрээл ингээл заавал би ингэх ёстой гэсэн юм ерөөсөө ямар нэг юм ерөөсөө одоо хойноос нь хөөж те мэдрэмжийг хөөж өрсөө явахгүй байгаа. Мэдээж толгоонд ингээд амар их бодол ингээд эргэлдээл. За тэр би амар их юм бодоод байна. За би амар энэс болоо ядраад байна гингүүд жоохон нэг амьсгаа аваад
яг одоодоо байх гэж хичээдэг болсон байна. Аха. Одоо л ер нь нэг тийм тэр мэдрэмж бас айгүй өндөр л байна л да. Одоодоо ингээ байх гэж хичээдэг болсон. Тэр нь нэг юм жоох амар амгалан өгж байгаа гэх юм уу те? Хүмүүс чинь тэрийг мэдж тулж байгаа хөө мэдж байгаа хөө тийм байгаа. Тэрнээс яг заавал би ингээд дандаа жаргалтай ах ёстой ч гэдэг юм уу те? Би жаргах ёстой. Би ингээд өөрийгөө гоё ялах ёстой гэл нэг тийхгүй л байна. Тийм. Өстой гоё. Наа мэдрэмж үгүй хүн болгоо ингээ мэдрэх ёстой болоод байгаа юм шиг нөгөө одоодоо байх мэдрэмж гэдэг чинь. Тийм. Чухал болж ирж шүү дээ. Харин тийм. Тэгээ яалтчгүй бас аргагүй ах уу тийм нөгөө нэг бидний ч нөгөө тархийг завгүй байлгаад шүү дээ. Эргэн тойрны бүх юм тэ уцаа ингээл үзэнгүүт нэг гонхтой мэдээ гарч ирээл араас нь нэг хаппи мэдээ гарч ирээл тэ ингээл хүний олд амжилтын тухай гарч ирээл өөрийгөө харьцуулах бас нэг юм гарч ирдэг ч юм уу тэ ингээд хүн өөрөө хүсээгүй байгаа зүйлсийг одоо мэдээлэлч гэдэг юм уу утаснаас эргэн тойрноос амирх авч штэ тэнгуү чи тэр болгон чи ингээл нөгөө бодол гэдэг юм чи ингээл 1000 түм болвол тий тэгэхээр нөгөө одоодоо байгаад жоохон өөртөө яг нэг жоохон төвлөрөх тэр цаг хүн болгонд л хэрэгтэй байх төө тий шүү. Тий. Тэг анзаарч харах юм бол яг асуудал нь юу вэ те олон зүйлсүүдийг нэг юм ойлгож харах хугацаас ирдэг бахт тий. Тийх бах тэгдэг баха. Та ингээ өчигдөр ийм олон зургуудаа ингээл харсан шүү дээ. Тэгэнгүүт яг энэ зураг дутуу байгаадсандаа гарна л да. Тэгтээ ингээд үнэхээр яг энэ үеийн түүхээ ингээд яривал үнэхээр гоё юм байна да гэсэн тэр нь танд яг аль нь байсан бэ? Нохоогоо тэрсэн нэг зураг байсан тий. тий. Амар хөрхи инээдсэн зураг байгаас тий. Тийм. Манай анхны нохоо Спаниэл байсан баха. Англи Спаниэл Тима гэд нэртэй. Тэг анх яг нохоотой болоод бас аав ээжтэйгээ нөө шин байранд ороод тийм тэр бас айгу гоё мөч байсан. Тэгээ өөр ингэсэн нөгөө тустай өрөө мөрөөтэй тий. Жинхэнэ нөгөө нэг уран бүтээл сэтгэлгээ пүн гэдэг үеэрээ тэгэл хан ман дээрээ битүү юм хомзуурдаг. Жинхэнэ өөрийнхөө байсан шүү дээ. Жинхэнэ өөрийнхөө байсан. Хан дээрээ зурчуу гэдгсэн чи ээж тэг гэл тэгэл. Ямар гоё. Тийм. Битүү нөгөө өрөөнийхөө бүх хан дээр дандаа модель зураастай. Хувцтай. Тий. Тэгэл гадны хүүт мүтэн дээр зүрх мөрөх зурж мурцсан. Авиг нэттэй. Тэ нэг юм өөрийнхөө ертөнцийг гоё ихлүүлж исэн. Тэ. Яг тэр мөчөөс мөч байсан. Ямар гоё. Яг өөрийнхөө ертөнцийг ингээ бүрдүүлж исэн тийм мөч. Тэр айгуу гоё байсан. Тийм. Дурсамжтай. Миний амьдралд бас амар том нөлөө үзүүлсэн цаг үе. За энэ дагаа зураг юм Project Runway хэдэн онд орлоо би мартчихжээ. Утаснаас хараад. Star TV дээр болсон юм байна. Он нь 2022 он гинэ. 4 жилийн өмнө юм шүү. Гэтэ 4 жилийн гүт одоо айгу наа санагдаад байгаа зү нэг амар хурдан юм шиг. Надаа 2030 он гэхэлэр амар хол санагдаад байгаа шүү. Тэгсэн чинь яг үүндээ 4 жилийн дараа 30 он. Яг үүндээ 20 он чинь хол байгаа хгүй юу те. Уг нь бол тийм. Тэгсэн чинь 20 он арих санагдаад. Гэтэ энэс ковид нөлөөлсөн байж магадгүй. Тэгсэн ковид дээр тэр яг гацсан те хэдүүлээ бүр яг. Тэ тэрний дурсамж амар хурдан болоод өнгөрсөн үү? Удаан болж өнгөрсөн үү мэдэхгүй. 20 он гингүүд. Эсвэл нөө дурсамжаараа л юм байна л да. 20 онд илүү их одоо дурсамж бүтээсэн ч юм уу. Эсвэл тэрнээс өмнө тий. Тийм л. Star TV-гээс зохион байгуулсан Project Runway Mongolia гэдэг. Чи яг хаанхын нэвтрүүлэг билээ. Яг хаанаас гаралтайг нь мэдчихжээ. Тийм. Тэгээ энэ ч нөгөө нэг шүүгч нэг шүүгч нь болооч гээд урьж оролцуулаад тэгээ олон шүүгчтэйсэн л та 6 мургайс юм болов. Тэгээд нэг нэвтрүүлэг дээрээ нэг шүүгч нь 3 4 ч илүү 5-д оролцохоор байсан. Тэгээ үндсэн шүүгч нь болохоор манай Мишель Амазон брендийн Мишель гч байсан. Хойд тий Мишель гч яг үндсэн шүүгч нэгаад би болохоор юм одоо 4-д ордог шүүгч нь байсан. Гэтэ бас яг шүүгч бол байсан байж шүү дээ тий. Тий айгу бас нөгөө айцтай тий олон нийтийн телевизээр шүүгч хийгээд гарна гэдэг бас тий юу өндөртэйсэн гэх юм pressure тий өндөртэйсэн ингэж болоод гэж бодож буруу юм ярьчихгүй гээд тий тэрэн дээр би бас нэг юм бас буруу ярьж алдсан баха тий тэгжсэн нөө мэдхгүй нөө телевизэн өн биш болохоор тий тэрийг мэдээж манай цагаан цэвэрлэл катлал хассан л ах л та тий тэгсэн санагдаад байна. Тий намайг нөгөө
Янз бүрийн ийм одоо нэвтрүүлэгч юм уу одоо шоунд оролцохоор ээж намайг хөтлөгч болооч гэд тэгээд идэв. Тийм үү? Тий. Ааха. Гоё хөтлч болох юм шүү. Өвчин гоё зэгцтэй байна гэж мэдээ. Аав ээж хоёр нь өөрхөн дэмжээлээд шнэ бүх юм дээр өөрхөн. Харин та болохоор юм байна. Сайхан энд Тийм байна. болоод явж штэ. Аа. Тийм тэр үеийн зураг байна. Мм. Гоё эсэ шүү. Би тэгтээ өөрийгөө нэг тийм бусдыг нөгөө шүүж мөгч юм уу тэр хэмжээнд арай очоогүй ер нь хизээж очихгүй л ах гэж боддгийн. Нэг тийм эго бол байхгүй. Тий. Одоо би ингэж чадмаа. Өөрж оролцуулсан тэг үнэлсэн айгүй их баярлсан. Мм. Энэ нөгөө гуруулаа авахсан байгаа зураг нь ямар үе? Манай ялхуун байна. Моделлаар ажилласан. Эн чинь хэдэн оны зураг гэлээ? Ковидос өмнөх үе 19 он оны зураг хаа. Мм. Тийм. Энэ үеийн зургуудыг би одоо бараг санагдах юм амар. Наал санагдаад байна тий. Тийм. Энэ бүр надад саяхан санагдаад байна. Аха. Тэг бид нар нөгөө хаврынхаа коллекц хийгээд тэгээд коллекцийн зураг авалтыг хийжсэн л үе. Аа. Тэгээ найзаасаа талбайг нь гуйгаад гэрийнх нь танаа дээвэр дээр чин гараа зураг авч идэх үгээд тэгээд очиод юм хумаа засаа тэгээд зураг авч ирсэн. Энэ цагаан чулуун молон тэр дээврийнх нь гоё л байсан. Аа тэр гоёлыг нь ач доорнд ингэж тавьж айгуу гоё сэтгсэн билээ. Би харсан чи ярин хевсэн дээр тавьсан байгаа байхгүй тий чулуунуудыг. Тийм. Аха. Манай гэрийн хевсэн. Оо. Тэгэл ер нь тэгэл бид чинь нөгөө нэг юмар юм хийдэг үе байж штэ. Заримдаа нөгөө нэг модельтэй зөвхөн бартраарч гэдэг юм уу те энэ удаадаа ингээд өөрч тэгээд өгөөч гэл эхлэл үе бол дандаа л нэг тиймэрхүү байсан. Тэгээ тэр нь ч гэсэн гоё олон найз нөхөдтэй олон хамт олонтой болсон үе. Бүр ингээд 6 жилийн өмнөх бидний ност орцсон та тий. Тийм. Тэрэн дээр ингээд ярьж байгаа нь ингээд кидалт ингээд энүүгээр биш өөр олон зөндөө олон юм төслүүд ингээд бас гаргана. Бас ингээд энүүгээр ингээд зогсохгүй гэж хэлжсэн шүү дээ. Тэр үед ингээд ярьжсэн та. Тэгээд одоо ингээд ярьж байгаа та. Ер нь ингээд үзэл бодлын хувьд тэгээд дээрэс нь хийж бүтээх зүйлсүүдийн хувьд хэр ингээд өөрчлөгдсөн юм санагдчих. Одоо бол илүү нарийн одоо детейл болгон дээрээ маш сайн чанартай юм хий гэдэг дээрээ л очсон баг. Тэрнийгээр арай өөрчлөгдсөн баг гэж бодож байна. Тэгээ одоо 19 онд жишээ нь юмаа хийж явахтал тэр чинь амар их юм хийх одоо хүсэл ингээ байгаа штэ. Би ийм ч юм хийж болох юм байна, тийм ч юм хийж болох юм байна гэд маш одоо тэнгэрийн бодол бас ихтэй байсан үе ах. Тэгээ одоо болохоор илүү за яаж хийх вэ? Тэ? За энийг хийхин тулд одоо яг юу хэрэгтэй вэлээ? Яах ёстой вэлээ гэдэг илүү нэг системтэй болсон байх гэж бодож байна. Тэгээд түрүүний хэлсэнчлээ яг одоо юмаа хийхдээ бүр нарийн одоо гүнзгийгээс нэхлээд маш юм сайн бат бөхтэй суйртай юмаа хийх ёстой байна гэд тийм болсон баг. Вау. Өмнө л хороо мөрөөдөжсэн бол одоо яг мөрөөдлөө хэрхэн биелүүлэх вэ дээрээ ирсэн. Тий, яг зөв. Яг тийм ээ тий. Тий. Одоо ингээ харахаар ер нь маш их олон зүйлсүүдийн утга учруудыг ингээ харж гин. Амьдралаас бид нэр аюу сургаж гин тий. Тийм шүү дээ. Амьдрал ер нь одоо таныг тэгээ яг яаж сургасан гэж харж гин. Аав ээж нь бол таныг маш их ингээл гоё дэмжээлээ. Тийм дэмжээд маш одоо ингээ гоё юмсан ш. Тэнгүүт одоо яг ста жинхэнэ амьдрал яг таныг юу одоо ингээ харахад юу сургаж юу ойлгуулсан юм санагдаж байна. Гэхдээ илүү зоригтой байхыг тий надад заагаад байгаа юм болов гэж харж байна. Сүүлд болохоро би ста жинхэнэ яг нөгөө өөртөө үнэн байх хэвээр. Өөртөө яг үнэн байх ёстой нь ямар байх ёстой бэ гэдгийг илүү гүн мэдэрч яаж байгаа ойлгож байгаа. Тэр бас одоо амьдралаас өсөж байгаа айгуу гоё том хичээл сургаал. Тэр үнэнтэйгээ ер нь ойртон гэдэг амар гоё л санагдаад. Ер нь хэцүүлтэй ер нь хүмүүс ч үнэнгээс цогтож амьдарч шít те. Үнэтэйгээ нуур тулахаас хэцүү. Тий айж байдаг те. Тий. Дандаа бусдад гоё сайхан харагдах гад л яваад байна штэ тий. Тий. Тийм биш яг жинхэнэ одоо үнэнтэйгээ ойртож байгаа нь тэрийг мэдэрч үнэхээр яг гүндээ мэдэрч байгаа нь их гоё юм да. Хизэнээс та тэрийг мэдэрсэн бэ ер нь?
2 жилийн өмнөөс нэг юм жоохон мэдрэгдээл нэг дотоод амар том зөрчлүүд яваал байсан. Гэхдээ заавал чи ингэхгүй ч гэдэг юм уу. Тэгэл ийм байх нь одоо хаяа чи маск зөөх нь зүгээр штэ ч гэдэг юм уу те. Нэг тийм бас бодлоод авих байсан. Тэгээд гисэн чинь түрүү жилээс л ер нь 25 оноос л илүү нэг тийм юу болцсон штэ. Өөртөө үнэн байх хэвээр яг жинхнээс яг үнэн байх хэвээр үнэн байх асуудлууд байсан ч гэсэндээ дандаа тийм байж чадаагүй л. Хүн тийм байж чадахгүй болохоор ер нь хийж байгаа юм ч гэсэн дутуу бас юм үр дүн муутай өстөд хүрэхтэй ч гэсэндээ жоохон тиймхэн байдаг юм уу да гэж анзаарсан. Үнэн байснараа та тэр мэдрэгдсэн мэдрэмж нь ер нь ямар байсан? Үнэн байснаар нөө хүлэн зөвшөөрөх л одоо үйл явц штэ. Өөрийгөө хүлэн зөвшөөрөх үйл явц. Тэгээ өөрийгөө жинхнээсээ яг accept хийх. Тэгээд амар амар л байсан. Тэгээ за. Одоо би нэг амар өөртөө тэгээ датадах шаардлагагүй байна. Окей. Одоо тэгвэл гоё. Цаашаа яг яах вэ? Амьдрал илүү яг боддоор илүү надад харагдчих эхэлж байгаа юм шиг. Тийм. Ямар гоё юм те? Тийм. Үнэн байснараа амьдрал тийм. Тэнгүүд 90 тойрныхоо хүмүүсийг ч гэсэндээ илүү одоо үнэлнэ. Заримыг нь хайрлна, тий? Заримыг нь бол энэ хүн ийм байсан юм байна гэд амьдралаасаа явуулна. Тийм. Тэр айгүй чухал гоё. Магадгүй насны юм болоо. Гэхдээ айгүй зүг байна. Тэгээ энийг чинь ойлгож хараагүй, ойлгож харах бас завдалгүй ч амьдрдаг юм шиг те. Тэр ингээ ойлгож харж ийн гэдэг бол бас тийм. Тэгээ өөртөө амар байна гэдэг чинь хамгийн тухтай байх л хаалт те. Тийм. Зөстө. Чи яаж юм? Би бас яг адилхан мэдэрсэн. Надад мэдрэгдсэн мэдрэмж нь бол илүү яг сая тань хэлдэг шиг тухтай мэдрэмжийг амар авсан. Тийм, ер нь бол яг маш их тухтай мэдрэмжийг авсан байгаа. Тэгээд тэгэнгүүт нөгөө гадаад нөхцөл байдал дээр би өөрөө үнээрээ байж байгаа тухтай мэдэрнэ. Тэгмэд хин нэгэн тэрийг зүгээр л хүлээн зөвшөөрдөг. Зүгээр л байсан байгаа байхгүй. Тийм, зүгээр л байсан байгаа байхгүй тий. Бидний дотоодын бодлого бидний заримдаа бид нар чинь ингээд яана энэ хүнд ингээд хэлчүүл ингэчин дээ гэд ингээд санаа зовдөг ч юм уу. Эсвэл өөрийгөө нөгөө муухай харагдуулахгүй тулд те өөрийгөө муухай чашиг эвгүй харагдуулахгүй тулд нэг ингээд за ингэчигээд хаяа нэг өөрөөсөө өөрөөр акт хийгээд идэж хүн те. Ер нь за тийхээ байлээ доо гэж бодсон. Тэгэж хүмүүсийг төөрөгдүүлээд яах вэ? Тэгээ өөртөө ч тухгүй байгаа байхгүй те. Тийм шүү дээ. Харин тийм яг бодит байдал дээр ингээд яг юу үнэн тэр үнэн гэдэг шигтэй ингээд яг тэрүүгээр айгуу гоё тухтай байдал ингээд өөртөө ингээд өсөж чинь. За надад бол айгуу сонирхолтой л энэ нэг айгуу богинохон хугацаа байлаа гэсэн. Подкастын маань ингээ хугацаа ер нь өндөрлөх тийшээ. Ер нь ингээ хандж чинь. Надад нэг айгуу сонирхолтой байсан. Хийж байгаа зүйлсийн утга учираа байнга ингээ хайж чинь. Тэгээ дээрээс нь ингээд тэр утга учирыг өөрөө бүтээгээ явж байгаа гэх тэгэнгүүт айгуу гоё санагдлаа. Тэгээ нөгөө утга учираа ингээ мэдэрсэн хүн бусдад бас ингээд тэр ойлголтуудыг ингээ өгөхдөө нөгөө хүмүүстэй амьдралд нь тэр утга учир ингээ нэмэгдэх юм шиг те. Одоо жишээлбэл яг тэр гаргасан одоо сүүлийн таны ингээ хийж байгаа бүтээл болгоноос хүн тэр утга учирыг мэдэрч өмснө. Тэнгүүт бас ингээ гоё те. Тий. Мэдээж яг нөгөө зарим хүнд бол тэгж мэдрэхдэггүй гэж болно шүү дээ. Зүгээр хувц ээж болно. Тэгэл хувц гоё үүргээ биелүүлж л байвал болно. Тэгтээ тэрийг чиний нөгөө түрүүний хэлсэн шиг нөгөө үйлцэлүүд дээ шүү дээ. Ингээд хүний зарим золонгууд нь давхцж гин, баяслууд нь давхцж гин те. Тэрнтэй адилхан тэр утга учирыг ойлгож байгаа хүн ч гэсэндээ тэр юмыг илэрхийлж байгаа хүн тэрийг өгч лээвэл тэгэл бас сайхан байна л гэж байгаа санаагаад байгаа. Тий. Тэгээд би ч гэсэн сүүлд нөгөө таны яг өртөө гээд яг энэ санаачлага дээр ч гэсэндээ саяхан л мэдсэн. Тэгэнгүүт амар гой санагдсан. Тэр нь болохоор бид нэр юм чөлөөт цагаараа одоо жишээл би ингээл найзлуутайгаа ингээл орой ажиллаа тараал явангуу тийх юм болдгоо. Тийм шүү дээ. Тэгэнгөө вау ийм гоё байд юм уу те ингээл очиж үзье гэдэг гоё activity ингээ гараад ирсэн. Тэгээд тэр нь гоё үн цэнтэй утга учиртай. Гэхдээ мөнгө жишээ нь хүн тийм юм зарцуулъя гэвэл би бол давай л гэл тэгээ явъя л гэх байхгүй тий гоё юм гэл шин юм мэдэнгээ тэгээ тэр чинь манайх чинь бас зөвхөн нөгөө нэг хүний лекц сонсоод дуусахгүй тэгээ тэр нэг манай хамгийн нэг гоё хэсэг нь юу нэ цайны цаг байхгүй юу тэгээ цайны цаг дээр
бид нар яг Монгол нөгөө уламжлалт аргаар хийгдсэн эсвэл яг Монголдо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр тийм жижигхэн одоо юг цайны кукиж байдаг юм уу те тийм жижигхэн цайны нөгөө юу бэлдэх тийм юу жилдэг лээ. Тэгээд тэр нь ингээд хүн одоо орж ирээд юм сонсохоос гадна амтлах мэдрэмж, тэр үнэрлэх мэдрэмж, гоё тэр сүйтэй цайны гоё үнэр, харт цайны гоё үнэр те тэрийг мэд гоё арцсны одоо юу гэдгийг тэрийг гоё мэдэрч амтлаад ингээд дээрээс нь гоё чихээ баясгаа, тархиа баясгаа, тэгээд гоё хамт олонтой гоё инээлдэж хөөрөлтөд дуусгах нь айгу гоё аахгүй те. Тий. Чанарлаг мэдрэмж гэж яддаг штэ. Тэр мэдрэмж олох нэг ингээд өгж байгаад маш их баярлалаа гэж би хэлмээр байна. Тэгээ дээрэс нь өнөөдрийн подкастыг өөрийн амьдралын утга учирыг мэдэрсэн зүйлсүүдэд бусдад бас ингээд хуваалцаж агаад надад бас ингээд хуваалцаж агаад баярлалаа. Тэгээд ингээд надад одоо ингээд итгэж ийн л гэсэн үг шүү дээ. Ингээд итгэж ингээд хуваалцаж агаад маш их баярлалаа. Тэгээ дээрэс нь айгүй юм хүндэтгэлтэй ингээд санагдаад байна. Ингээд харилцаж байгаа харилцаа болгоно нь ингээд нөгөө хүнээ хүндэлж харилцсан болоод ирэнгүүт надаа айгүй гоё мэдрэмжийг их өглөө. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа, урьсанд баярлалаа. Тий. Бас айгүй таалагдлаа, гоё юм хийж байна. Тий. Бас юмд ороогүй байж очоод орсон ч айгүй гоё юм. Тий гоё ингээд дотоороос ярмаар исэн зүйлс те одоо жишээ нь сүлд хийж байгаа энэ зүйлс бас гоё дэлгэрүүлээд ярьсан чинь бүр гоё юм. Хүн нөгөө ярих тусам илүү нөгөө санаагаа баталгаажуулдаг, илүү өөртөө одоо бодлуудаа тод болгодог штеп. Тийм маш их баярлалаа. Тэглгүй яах вэ? За ингээд маш их баярлалаа. За урьсанд баярлалаа. За баярлалаа. Сайн дүүх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Зориг дутагдах мөчүүд тэний нэг төгөлж хамаг төвчдгийн адил 7 хоног бүр бид бүхэн шин түүхээр та бүхэнтэйгээ уулзаж явах болно. Тийм учраас та бүхэн минь subscribe дараарай гэж хүсье.